Болгоомжууд хөгжлийн шийдэл гарц Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт эрхэн тусныг түлхүү асууж бас нийлж нэгдээд хөгжих гарцыг илэн далангүй ярилцж байна. Нийгэм эдийн засаг, хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдэл нь Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан. Булган аймаг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт өөрийн гэсэн брэнд үйлдвэрлэх боломжтой хамгийн чухал нь шийдлээ зөв харж иргэдээ сонсож ажиллаа уялдуулж байж болгоомжууд хожих юм а. Тариаланч зарлаа гаргаад тухайн орон нутгийн голынхоо малчдыг цалинжуулаад хашаа барьж нэхэр чинь тэр шатсан модоо ашиглаад хашаа бариад тор татчлаа гэхэд тэр малчин өөрөөхөө барьсан юмыг очоод аж ахуйн хөгжил ингэдэг байхгүй юуг маань хашааг маань малч тастаад байна гэсэн юм асуудлууд тавигддаг юм. Тэр нь бол одоо тодорхой хэмжээгээр багасгүй бол. Яг одоо энд амьдарж байгаа иргэдээс гарч байгаа санал ингээд амьдрал дээр байж штэ. Тэгээ энэ санал маань яагаад одоо чинь орон нутгад хэрэгждэг юм гэдэг чинь сонир байгаа байхгүй. Хотоос ч юм уу нэг хүн хурж ирээд энэ шийдлийг хэлээгүй штэ. Энэ ч жоо амьдарж байгаа энэ залуу одоо өөрөө шийдлээ хэлээд ярьж байна. Яагаад энэ орон нутаг энийг авч болдгоо юм бэ? Тэгэхээр бидний нөгөө засаглалыг зөв болгоё гэдэг асуудал чинь энэ дээр яригдах болчиход байгаа байхгүй. Мөрийн хөтөлбөрт орж байгаа өнөөдөр нэг том зүйл бол ерөөсөө энэ засаглалыг одоо зөв болох ёстой. Хямралаас гаргахын тулд энэ эдийн засгийг дээш нь татахын тулд энийг удирж байгаа засаглал дээр төвшөндөөч тэр яамданч тэр доод төвшөндөө одоо аймгийн удирдлагч тэр зөв шийдлийг гаргаж иргэдээ сонсч асуудлыг шийдэхдээ хамгийн гол учир нь байгаа шүү дээ. Үндсэндээ бол энэ хүн болгон үйлдвэрлэгч бай хүнсний ногоогоо тариад жимс юмсгэн чацарган тариадаг байх. За тэгээд одоо туслах аж ахуй гахаа дахиад зөвгийг их мэтлээ одоо аль бололцоотой хүмүүс ямар л төсөл хэрэгжүүлж болох энэ талаар нь бол бид нар дэмжиж гэж байгаа юм. Үндсэндээ бол ард иргэдийнхээ өөрсдийнхээ амжиргааг л бид нар дээшлүүлж чадвал энэ хямралаас болоод тодорхой хэмжээнд бид нар бас нэг гайгүй шиг гарах юм байна. Энэ нэр дэвшигч Бат Эрдэнэ бол төрийн ажлыг хийх бүрэн боловсрсон хүн гэж би ойлгож байгаа. Хоёрдугаарт энэ хийж авсан үйлдэл, хийж байсан ажил нь бол Монгол эх орны төлөө санаатай, Монголын ард түмнийхээ, Монгол иргэдийнхээ төлөө санаа татгалаа зориулсан юм уу? Жамцын тоя гэдэг хүн байна. Одоо энэ хүүхэд төрүүлсэн ээжийг бол одоо 1.5 жилиг нэмж өгнө гэдэг нь бол одоо маш их зөв зүйтэй. Надад бол одоо маш их сайхан санагдаж байна. Тий би энэ тийм учраас одоо би Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Бат Эрдэнэ даргыг одоо дэмжиж байна. За энэ Бат Эрдэнэ даргыг би одоо сайн мэдлээ. Энэ мөрийн хөтөлбөртэй сайн танилцлаа. Одооний асуудал ерөөсөө энэ тэтгэвэр одоо нийгмийн асуудал гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Энийг л их дэмжиж би одоо ажиллаж байгаа хүн байна гэж одоо дэмжиж байна. Жаданбийн Бат Эрдэнэ Булган аймгийн Хутаг өндөр сүмийн уугуул түүний аав ээж энэ нутгийнх тиймээс Булган нутгийнхан төрийн ажлын туршлагатай нэр дэвшигч төр дэлгийнхэн зөв шийдэл гэдгийг хэлж байна. Төрийн байгууллагт ажил хийжсэн, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийжсэн. Тэгээ энэ бас нутаг илэгтэй ийм залуу байгаа юм да. Эрдэнэ боловсрал одоо амьдралын туршлага төрийн албыг хасчээсний хувьд бол би Бат Эрдэнэийг дэмжиж байгаа юм. Тэгээд энэ хүн бол өөрөө ажлын асуулт туршлагатай, дээр нь өдөртөн зохион болгох чадвартай. Тэгээд энэ хүн бол үнэхээр би найдаж байгаа юм аа. Энэ Булган нутгаас нэр дэвшиж байгаа Булган аймгийнхаа Монгол Ардын намын дарга Бат Эрдэнэийг дэмжээрэй гэж болгоомжуудаас хүсэх байна. Одоо төрийн төшөө болж биднийхээ үг хэлийг дээш нь дамжуулдаг төрийн бодлогыг маш сайн боловсруулахад оролцдог ийм хүн гэж үзээд одоо тэшиг сумынхаа хамт олныг дэмжихийг уриалж байна. Одоо төрд боловсрсон хүчин боловсрсон одоо бүтээгдэхүүн гэдгээр нь одоо үнэхээр дэмжиж байгаа. Ерөөсө төрд гарч ирэхээр их хурлын гишүүн болохоор ажиллаа шууд мэдэх хүн учраас суралцах шаардлагагүй учраас дэмжиж байгаамаа. Нэр дэвшигч Бат Эрдэнэ сүүлийн 25 жил сонгуульд нэр дэвшигчд огт очиж байгаагүй Тэшиг сумын 70 багт хүртэл очсон байна. Улсын хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Жаданбийн Бат Эрдэнэ орон нутгийн хөгжлийг дэмжих, эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулах,
гарц шийдэлтэй намын мөрийн хөтөлбөрөөр иргэд сонгогчдод танилцуулж явна. Булган нутгийн хүүг төрийн алзны туршилттай Жаданбий Батэрднийг 100% дэмжинэ гэдгээ утсан аймаг сум банк бүрт иргэд хэлж байна.